Сайн байцгаана үзэгчдээ. Бид та бүхэн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс уулуурхай салбарын ханган нийлүүлэлтийн үр ашигтай хамтын ажиллагаа оролцогч талуудад хэрхэн өгөөж бий болгож байгаа талаар хүргэх болно. Монголын уулуурхай ханган нийлүүлэлтийн салбарын амжилт, шинэ технологи, инновацийн боломжуудыг танилцуулж, түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн холбох зорилготой Mining Connection нэвтрүүлэг энэ дугаартаа уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болон дэлхийн шилдэг Komatsu брендийн хамтын ажиллагаа техник технологийн шинжилгээний үр дүнг онцолж байна. Шилдэг туршлага, инновац, үйл ажиллагааны ахиц дэвшилтэд танилцж, цаашдын хөгжлийн талаар хамтдаа танилцахыг урьж байна. Эрдэнэт төрийн өмчт үйлдвэрийн газар нь 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3%, нийт экспортын 7.4%, улсын нэгдсэн төсвийн орлогын 4.8%, валютын нөөцийн 24%-ийг бүрдүүлсэн нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг илтгэж байна. Эрдэнэт үйлдвэр нь хөдрийн нөөцөө 3.3 тэрбум тонноор шинжилэн тогтоосноор уурхай насжилтыг 55 жилээр сунгасан. Ингэснээр 2079 он хүртэл үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бүрдээд байгаа юм а. Мөн түүнчлэн 2024 онд 41 сая тонн хөдөр олборлож 38.1 сая тонн хөдөр боловсруулан түүхэндээ амжилтыг тогтоосон юм. Тэгэхээр бид яг одоо далайн түвшнээс дээш 1600 гаруй метрээс эхэлсэн хүний одоо ил уурхай одоо бол 1145 гаруй метрт олборлолт явагдаж байна. Тэгэхээр энэ олон жил уулуурхай салбараас эдийн засгийн өгөөжийг бий болгож бас улс орны эдийн засгийг нуруунд дээр өөртөө яваа Эрдэнэт үйлдвэрээс та бүхэнд мэдчилж байна. Өнөөдөр бол бид нар одоо хамгийн доотлын түвшин 1145 дээр одоо шинэ горизонт нээгч байна. Одоо яг энэ нэгээс уурхайн гүнзгийст одоо сүүлийн 3 жил дараад нь 15 м одоо гүнзгийч байна. Мэдээж уурхайн хязгаар доошоо явах тусмаа шинэ горизонт нээгдэг. Уучин $5 м гүнзгий өдөр сүүлийн 3 жил одоо 15 м гүнзгийч чаа. Нэгэснээ одоо бид нар дахиад шинэ горизонт нээчихэд тэрэн дээр зогсож байгаа бас. Энд бол тэр хамгийн одоо бас их важуулах үйлдвэрийн өндөр шаардлагатай хөдрийн хамгийн өндөр агуулгатай одоо зоон дээр бид зогсож байгаа. Ер нь бол одоо 0.60 хөдрийг өгч байна. Өнөөдөр бид важуулах үйлдвэрлэлөө нийтдээ бол одоо 125,000 тонн хөдөр важуулах үйлдвэрлэлийг нийлүүлнэ. Белазон, Komatsu байна. Энэ хоёр төрлийн одоо автоэрийн хэрэгслээр бид одоо өнөөдөр важуулах үйлдвэр 125,000 тонн хөдрийг важуулах үйлдвэр нийлүүлнэ. Хариуцлагатай уулуурхай ханган нийлүүлэлт гэдэг нь уулуурхай салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг дамжуулах, худалдан авах, тараах явцад байгаль орчин, нийгэм эдийн засгийн үр нөлөөг хариуцлагатай, тогтвортой байдлыг хадгалах зорилготой ийм үйл ажиллагаа юм а. Уурхай маань ер нь бол бас л одоо гүнзгийч байна. Энэ хэмжээгээр одоо бид уурхай нөөц бол ингээд бид нар бас нэмэлт хайгуул хийлээ. Та бүгд хэлж байгаа Монголд бол одоо үнэхээр одоо сайхан ур заяач Эрдэнэт үйлдвэр гэж одоо 47 жил болчиход цаана дахиад 40 гаруй жилийн нөөц Эрдэнэт үйлдвэр одоо бид нар ингээд геологийн нөөцөөр тодорхойлсон байгаа. Энийгээ зөв зүйтэй авч явах асуудал ерөөсөө энэ бидний явж байгаа уурхай процессын асуудал байгаа. Эрдэнэт үйлдвэрийн уурхай олборлолт болон боловсруулалтын хүчин чадал жилээс жилд нэмэгдэхийн хэрээр тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтын чадал нэмэгдэж байдаг. Сүүлийн 5 жилд хийсэн нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хэвийн хангах, техник тоног төхөөрөмж, технологийн шинжилэл болон хөгжлийн төсөв төлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан байна. Энэ 2025 оны хувьд бол нийтдээ бид нар 34 сая уулын цол тээвэрлэх ёстой. За түүн дотроо баяжуулах үйлдвэрт нийтдээ 39 сая 645 орчим одоо ийм тонн хөдрийг нийлүүлэх ёстой. За үйлдвэрлэлийн ажиллагаа бол тасралтгүй явагддаг одоо юм онцлогтой. За тэгээд энэ одоо хөдөр тээвэрлэлт, уулын цол тээвэрлэлт, хөрс тээвэрлэлтийг одоо тасралтгүй гүйцэтгэхийн тулд бид нар өнгөрсөн одоо 2024 оны 12 сард нийтдээ 11 техникийг худалдаа авч ажилтнанд оруулсан. Уурхай гүнзгийрэх тусам өсөн нэмэгдэж байгаа зардлын эсрэг шинэ техник, технологиг нэвтрүүлж ажиллаж байгаа нь өнөөдөр Эрдэнэт үйлдвэр үр ашигтай бөгөөд зардлаа буулгасан, за гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлсэн ийм үр ашигтай ажиллаж байгаа. Хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гэж үзнэ. Технологийн тээврийн парк шинжилгээний хүрээнд 2024 онд Komatsu HD 1508 маркийн 142 тонны даацтай, уулын ажлын бүтээл өндөртэй, ашиглалтын зардал багатай, өөрөө буулгагч 10 автомашин, мөн Liebherr R9350E маркийн 18 м3 шанагны багтаамжтай,
Хөдөлгүүрийн 1200 кВт хүчин чадалтай 2 экскаватор тендерээр худалдан авч тэдгээрийн угсралт тохируулгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулаад байна. Одоо ер нь улс орныг бол уулуурхай салбарт авч явж байна шүү дээ. За ялангуяа манай Эрдэнэт үйлдвэр бол үнэхээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг сүүлийн жилүүдэд хийсэн. Яг энэ парк шинжилгээний хүрээнд энэ Трансвест компанитай хамтарч ажилласан юм байна. Та энэ шинжилгээнд ер нь хэр сэтгэл хангалуун байгаа? Ер нь бол парк сэтгэл хангалуун байлгүй яг хөө. Би ч одоо дэлхийн супер ер нь хоёр техник байна шүү дээ. Катеридер Камацу гэдэг. Манай оператор оромтой байгаа шүү дээ. Ажиллахад их одоо дохилог боломжтой ядаргаа багтай. Энэ тал дээр бол энэ асуудал байхгүй. Өөрө болгоч Камацу HD 1500 авт самсмол нь жолооч удаан хугацаагаар барихад тухтай, ядрал багтай. Мөн 142 тонны даацтай 7 шатлалт автомат хурдны хайрцагтай 360 хяналтын камераар тоноглогдсон. Эко буюу түлшний хяналтын горимтой машины өдөр тутмын ажлын гүйцэтгэл түлшний зарцуулалт, тосны даралт гэх мэт мэдээллийг олон тооны мэдрэгчүүдээр дамжуулан хянах системтэй. Үүний ашиг тус нь машины ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ноцтой удирдлагын төлөөс сэргийлж чаддагт оршиж байна. Одоо машин дээр ингээс суурлагдсан маш олон мэдрэгчүүд байдаг. Энэ мэдрэгчүүдийн одоо өгөгдлийг одоо хиймэл дагуулын одоо тэн дээр байгаа антим биш үү? Энэ бол одоо хиймэл дагуулын тусламжтайгаар биднэрт одоо болон харилцагчид алсын занаас одоо энэ машиныг хянах боломжийг олгодог гэсэн. Одоо аюул одоо чинь тосны даралт одоо хөдөлгүүрийн тосны даралт хэд вэ? Өчигдөр хэд байсан байна? Өнөөдөр хэд байсан байна гэдгийг бид нар одоо офсоосоо харилцагч офсоосоо харах боломжтой гэсэн. Өөрөө сонслох нэг давуу тал гэвэл эргэлтийн радиус нь энэ ангиллалтай бол одоо хамгийн богино эргэлтийн одоо радиустай 11.2 м эргэлтийн радиустай. Богино зайд ирэх эргэлтийг одоо ирэх боломжтой болсноор одоо 90-ийн хугацааг маш богино болгодог. Тэгэхээр энэ ашиглалтын бүтээлийг одоо маш өндөр болох сайн талтай. Нэг ээлжиндээ ер нь хэр удаан ажилладаг вэ? Бид нар ч одоо нэг ээлжиндээ 12 цагаар өглөө гарал 28 өглөө 8-аас орой 8. Орой ээж нь болохоор орой 8-аас өглөөний шинэ гараар гардаг. За тогтохтой гэж хэлж байгаа энэ тодорхойлтыг та өөрийнхөө хувьд юу гэж тодорхойлох вэ? Барихад одоо ингээд барьж явахад одоо маш эвтэйхэн. Тогтохтой. Аюулгүй байдал талаас маш сайн бүтсэн зэрэгтэй байгаа. 2009 онд байгуулагдсан Трансвест компани нь 2013 оноос хойш гинжит ачигч, дугуйт ачигч зэрэг тоног төхөөрөмж нийлүүлэн тасралтгүй хамтран ажиллаж байна. Трансвест Mongolia компани нь Камацугийн уулуурхай зам барилгын тоног төхөөрөмж болон бус брендийн баталгаа зэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Монгол дахь цорын ганц аль биесны дистрибьютор юм а. Ханган нийлүүлэлтийн салбарт ялангуяа захиалагч компани гэх юм уу те сонгож шалгаруулж байгаа уулуурхай компаниуд нь илүүтэй түнш байгууллагуудаа ямар одоо хүчин зүйлийг давуу тал болгож чухалчилж ер нь сонгож явах шиг байна өнөөдрийн уулуурхай салбарт. За Монголын уулуурхай салбарт гэх юм бол захиалагч байгууллагууд мэдээж тоног төхөөрөмжийн өөрийн одоо найдвартай ажиллагаа илүү байхаас гадна цаашид одоо тухайн тоног төхөөрөмжийг одоо ажилуулахад одоо дэмжиж ажиллах бааз суурь маань хэр байна гэдгийг бол маш чухалчилж байгаа юм шиг харагддаг. За тэгээ тийм ч учраас бидэд одоо 2009 оноос хойш одоо яг тэр тал дээр маш их одоо хөрөнгө оруулалтуудыг хийж агуулгах, сэлбэгийн агуулгах, тэгээд одоо засварын төвүүд дээрэс нь сургалтын баазуудыг одоо өөрийн Улаанбаатар дахь болон зарим орон нутгад дахь салбаруудаа хөгжүүлж хөрөнгө оруулж явж байна. Анх угсаргаанаас эхлээд бид нар хамтарч ажиллаж байгаа байхгүй. Яг бид нар яг туслаг гүйцэтгэх хийсэн ч гэсэн ерөнхийдөө бол хамтарч ажиллаа. Дараа нь сургалтууд нэлээд явагдсан. Трансвестийг явуулсан бас дээрэс нь Камс Mongolia чинь хөдөлгөөр хариуцдаг шүү дээ. Тэрэн дээр сая манайх руу ятруу нэг 4 хүн сургалтанд яваад ирсэн. Эх 7 хоногоос эхлээд дахиад 8-9 хүн Трансвест компани сургалтанд хамруулна гэсэн. Ерөнхийдөө сургалтад хангалттай сайн өгч байгаа гэж ойлгож байгаа. Танай компани зүгээс харилцагчтай санал болгож байгаа борлуулалтын дараах үйлчилгээнүүдийн давуу тал нь байдаг байна. За борлуулалтын дараах үйлчилгээ гэх юм бол бид хэд ерөнхийдөө уурхай дээрх одоо засвар үйлчилгээгээр санал болгодог. За тий уурхай дээрх одоо яг байш дээрх тий дээрэс нь мөн Улаанбаатар дахь засварын цех дээрээ одоо нарийн мэрэгжлийн одоо тэр засваруудыг хийж гүйцэтгэн ажилладаг байгаа. Дэлхийн эрдэс баялагын салбарын чиг хандлага нь дизель түлшний хэрэглээг багасгах, хүлэмжийн ялгарлыг бууруулах,
Уурхай дахь тоосчлтыг бууруулж байгаль орчинд ээлтэй ногоон уурхай болгон хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд Эрдэнэ төлөвлөрийн хамт олон тодорхой ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлж эхлээд байна. 10-20 жилийн төлөвлөгөө гаргаад минь тэр бэлгийн түвшээс татгалзах тийм цахилгаан тракийн цахилгаан дампинг системийг нэвтрүүлэх энэ тал дээр одоо мэдээж түншлэгч компаниудыг харилцагч компаниудад одоо санал болгож төлөвлөрөнд нэвтрүүлэх энэ чиглэлээр явна. Mining Weekend MinePro хамтрал хамтын хөгжлийн платформ нь уулуурхай технологи хөрөнгө оруулагч, үйлчилгээний салбарын бүх оролцогчдыг нэгтгэн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ боломжуудыг нээж, салбарын ирээдүйн хөгжлийг хурдсах зорилготой юм а. Энэхүү арга хэмжээ нь хил хязгааргүй хамтын ажиллагаа, ил тод байдал, инновацийн шинжилэл, үр ашиг нэмэгдүүлэх болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Уулуурхай салбарын хамгийн том арга хэмжээ болох MinePro-гоос илэрхийлдэг түншлэл салбартаа ямар өгөөж бүтээмж инновац бий болгож байгаа талаарх мэдээллийг та бүхэнд Mining Connection нэвтрүүлэг инфо хүргэлээ хамт байсан танд баярлалаа.